Hello. Харуулаарай. Та-да. За өнөөдөр бид хоёр амар олон юм хийнэ. Гоё юуныхаа би цэцэгнийхаа савнуудыг салхиж байгаа. Тэгээд саваа салангоо юм авчихсан. За энэ юу вэ? Энэ бол арай. Зэвтэж юу хэ? Шампанс ариглуун дарс. Хоёр ариглуун дарс. Нэг нь хозе, нэг нь цагаан. Гэхдээ за хонкон хийж байгаа. Мэдгүй чи гоё юм найруулна гэсэн чинь. Аа жолоо гоё коктейл шиг юм хийж өгнө гэсэн. Юу найруулна? Тэрийг уунгаа хоёр сонголт байгаа мó? Сонголт энэ хоёр бүлэг байхгүй. Нэг нь болохоор хүүгөө. Аха. Тэр нь болохоор холондоо сэвсээ тэгээд зэгтээ уулын хийгээд тэгээ жоохон усэд гэж заяа. За. Эсвэл нөгөөх нь болохоор би зүгээр тэр гузын байнаагаад тэрэн дээрээ энийг хийгээд дотор талд нь бээг нь хийгээд за тэг жоохон хөлөндөөс явах. Нөгөөх нь уу? Нөгөөх нь хоо за хүүгөө авах уу? Биш ээ. Хоёр дахь нь бээг нь тэр болтол айс нь хөлтчихийг заяа. Хүүгөөгийн айс аваад байдаг гэдэг. Холондоо гэдгийг монголоор юу гэдэг? Мэдгүй. Бэн билмиоруу. Холондэр. Энэ хараа Анагийн Валентины хомсыг харуулаа. Ёо. Зай. Мэргэжлийн онцлог явуулт чинь та нарт би үзүүлээ. За ингээд холондэр сироп хийж гин. Хийсэн байна. Одоо энийг буудуулна. Анаа л мэргэжлийн онцлог гэж сонгох нь. Тэгэхдээ хүүтэн нэг юм хүүтэн биш. Бодос мат үүсэл гэж байна. Хүүтэн бахаараа боддог юм уу те? Хүү хүүтэн болохоор боддоггүй байхгүй юу? Харин жоохон бүлэвтэр нэг хүүтэн орчин байгаагүй ингээд байхаа. Би дэлгүүрээ сая л авчихсан. Дэлгүүрийн нэг юм дээр хараа боддог. Боддгийг. Харин тий ойлгосон. Харин хөрөгчөнд хүүтэн байхаараа нөгөө нэг энэ юу хамаг юм доошоо дарагдчихдаг. Дэко. За би нэг хэдийг угаагаад. Гүдэртийн хямдарсан байсан. Тэрийг байсан бол угаасаа авахгүй байсан. Би сая ажиллаад тарч өнөөдөр хагасаад ажиллаад тарчаад өнөөдөр амар сони ирж татсан би. Тэгээ ирж тарстайгаа. Би өнөөдөр шүлэнгтэй байсан. Сургалттай байсан. Ой бид нэг Тэр үү? Тийм. Бид нар жил болгон шүлэнг хийдэг. Тэгээд тэр нөгөө гарнаар гарвал яах вэ юу ингэх вэ гэж компьютер дээр суугаад баах юм хийдэг. Тэгээд тэрийг хийгээд өглөө 8-аас 2 хүртэл ажиллаад тэгэнгүүт нь би болохоор 3 хүртэл ажиллаад за амсхоо. За амсхий. Дэко авчих. Тэгэхгүй авчих. Хомсоо багш. Ээж аава энэ арт биш шүү гэж байгаа болж байна. Холондос яг нэг амар амтдаг юм байна тий. Амтдаг хэвээр. Амтдаг хэвээр. Миний хэ бас алдаг ч. Шэйк нүлэг болчихсон байгаа. Шэйк юм болно. Шэйк юу жоох айстай шэйк юу лам. Гэтэ энэ нэг юу болохоор хийхгүй. Газ байхгүй. Газтай болохоор газтай болохоор хийхгүй. Юу би бол өөрийн толгойд авчихсан байхгүй юу? Юу агаад? Ингийн цагаан вайн авчихсан юм уу? Үгүй ингийн цагаан байнаар юу хийхгүй. Жоох арх явжгаад. Тэгээд юу гутайгаа айстай. Одоо амтдаг. Гоё нэ. Гоё. Нэг амар юм. Гшимшээ. Надад нэг жоохон энэ шороо биш энэ юмны үндэс гэж байна. Чи дандаа ийм янз бүрийн видео гэхээр угаасаа хаяхгүй байсан дээр гэж хэлсэн байл. Энийг уу? Ингээд. За би ингээд цэцгээ шинээр юу яах гэдэг учир нь шүү дээ.
Яг үнэндээ одоо жишээ нь энэ ийм том цэцэг юм байж ийм жижигхэн юмнаас гарч байгаа надад таалагдах байхгүй. Тэгэхээр энийг одоо гоё том юм суулгаас болчихсон. Энэ миний харчаач ийм ч Тэр ижлэх юм шүү. Үгүй энэ яг хар шороо шиг юм байна. Тий, энэ хар шороо. Энэ болохоор зүгээр ийм сул. За энэс болон заяа. Үй. Энэ ийм жижиг юм байгаа байхгүй юу? Энийг хамгийн том руу юм. Аха. Тэгэхгүй л энэ одоо ингээд юу нэгсэн юм яагаад. За одоо хали. Аха. Өөрөөр хэлбэл За чамаар юу таны шинэ ажилч явах байна? би коронавиг жоохон хүмүүс багтайсан одоо буцаад эхэлж байгаа. Одоо буцаад ямар ажилд орсон ярьж өгөөрэй. За би шүдний эмнэлгээс гараа хотелд орсон байдаг. Тэгээд зүгээр чиний ажил ямар вэ? Оо бийж. Би юу яасан? Ажлаа сольж байгаа. Нөгөө IKEA бүр болчихсон. Үгүй бүр байлаагүй гэсэн. Манай IKEA намайг аюугаа цагаа багасгачих гээд би IKEA дээр цагаа багасгаад тэгээд 20 цаг шинэ ажил дээр ажиллаж байгаа. Тэгээд тэр нь 3 сараас эхлээд юу юм гэж арай. Шинэ ажлаар хэдхэн цаг ажилласан бэ? Энэ бараг болчихсон юм. За одоо бүтээгээ. За нэг бүтээгээ. Аха. Энэ дахиад таалсан бай тий. Энэ гэж онгоолсон дээр юм шүү. Биш наад ч юм уу хаа. Аймуу наа чи муудсан гэж үү? Зүгээр л байгаа шүү. Тэр айгуу хавар таарлцдаг хгүй юу? Нэг өдөр дэлгүүрт таарлсан байхгүй юу гэ. Тэгээ таарлцчаад идсэн чинь гайхаал нэг хараад гайхаа идсэн чинь. Тэгээ хамт гэрлүүгээ харих гад алхсан чинь нөө. Чинь нөө. Тэгсэн чинь нэг амар том ууттай юм барьсан яваад болохоор юу юм гэсэн чинь шороо гэдэг. Хаа байсан хол дэлгүүрээс шороо ингээд зөөгөөд ирсэн. Тийм гартаа бариад ирсэн гэдэг. Би л авдаг байсан бол залхуу өрөөж юу шороо. Юу яа гэж ядарсан ажиллаа хийгээд. Арай байсан те бас. Тий. Ажлаа тарчаад ядарсан. Сайхан хайж амархмын гэхэх оронд амар том энэ хэдийн илийн шороо юм дээ. Арай л шороо. 5 ил нэ? 5 ил шороо. 5 илийн шороо тэрсэн ирж байт юм да. За ямар вэ? Энэ цэцэг ингэчүүл одоо амар гой том болох хэвээр. Ганц асуудал нь шүү дээ. Энэний савнд нь том болсон нэг. Тэр юунаас нь одоо яах вэ тэрийг? Тэгэл тэрэн дотор нь болж шүү дээ. За ямар гоё болчихсон юм шүү. Энэ чам амар баярлж байгаа хаа ёо. Нүг барин гутламжтай байж байгаа гинт юу гэж байгаа үстэй юм шиг. За энэ хараа энэ хүн шиг болчихлоо энэ цэцэг. Ашгүй. Одоо тэгэл энэ дотор нэг хүчээр хийчих. Ингээл хийчих. Гүйстэй. Гэтэ юу гоё юм байна. Юу хоёлын өөд юм. Хинч битэг. Одоо энийг энэ рүү энийг хин тэ. Нэг юм гарч ирэх юм байж байгаа. Дахиад байгаа энийг бүгдээрээ харъя. Хуур юм. Йоо энийг харж штт. Энэ юу хэрэгтэй гэж энэ модыг авсан штт. Тэр. Одоо ийм мод X ха тийм ингээд зориулт юм уу? Аха. Энэ энэ одоо чи дахиад үгүй. энэ тэгш мэнэ. Холоос хараад тахта. Тэгшин ингүүл тэгш. Наа шаглаж шүү. Нэг дотроо бодож байгаа юм гаргаж тавьчихсан байхгүй юу? Тэг хаач фотографи юу? За энэ болох уу? Лоо. Ганцлаа гэж тий. Тий. Болоо гэж. Яасан том бол гоё юм баха. Надад яг ийм мод ийсэн шүү дээ. Мод гэж юм урмал. Тэгсэн чи яасан? Тэгээд гоё услаад ингээл айгүй гоё ийсэн. За. Тэгсэн чинь нэг өдөр харсан чинь
хэлэхгүй тийм хөвцсөн шүү дээ. Энд чийс шаарлаад сүүлдээ баг муудсан байх уу. За энэ болцоо. Хоёр дахь беби болцоо. За дараагийн беби. Ишээ. Next том энэ. Гой дулаар бол гой буцаад тасгал мөсөл хийгээл тийм. Тийм бит хоёр уулна турах гад Би нэг арга бодсон л яа. яриа л байгаа. Хоёлын нэг ингээд гаш тасгал хийдэг дээ. Тийм. Тэгэхээр энэ удаад тасгал хийхээрээ гадаа гараад хоёлаа йога матад байгаа. Хоёлаа өмнө болохоор айгүй тасгал хийдэг байсан. Гэхдээ айгүй яг ингээд бүр ингээд амар хөсөн мөсөө гаргаад хийдэг юм шиг санагдлаа. Гэхдээ хоёулаа Хийдэг байсан л да. Тэгээ 2 цаг хийдэг байсан шүү дээ. Тийм болохоор одоо гарвал хоёлаа яг 1 цаг 1:30-аас 40 минутыг нь бүр амар ингээ кардио дасгалаар эхлээд бүх хөлөртлөө дасгал хийгээд тэгээ цаашаагаа дасгалыг явуулж бодлоо. Доор би нэг кардионы туртаа өмчлөлтэй. манай дүү гэх юм бол заяа. Тэгээ ба Аха. дасгал хийхээр ингээд өсөрдөг дасгал дурггүй. Дасгал хийхээр дандаа өсөрдөг дасгал. Энд дээр хийчих юм. Сэтгэл айгүй өндөр байна. Харин тий нар харахаар л баярлдаг. Харин тий. Ёо. Хизээ юм. Би нар хараад үнэхээр Нар хаал бүр нэг би чи нэг дээр нэг нартай зургах болж байсан да. Тийм. Яг тэр доотлолт нарнаасаа гэлж байгаа. яагаад биччихгүй байсан. Чи юу гэж. Нарнаасаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Зүгээр л нарнаасаа чи нэг наран доор нарны гэрэл зургах байсан да. Тийм. Тэгэл зүгээр нар хараад нарнаасаа гэж хэлвэсэн. Хийчихгүй байсан яагаад. Би ч 18 туртаагаас илүү. Гахгүй юм чи тогтоохоо яа. Наад ихтэй амар ховор гард биш үү? Тэгээ одоо хэд болж энэ цаг? Цараа ямар хөөрхөн болчихваа. Айгүй хөөрхөн болчихсон. Ийм самнаас нэг хэд нилээдэг авмаар юм байна. Царайг удаа. Тийм зайн жоохон хэцүүлтэй бас. Тэгэхээр юу буцаагаад юу яаж байгаа. Тийм бичлэгийг хааш. Цараа дараагийнх гараад ирсэн. Хөөрхөн. Энд амар орно гэж найдацгаа энэ бебид. Наа чи хөөрхөн гараад. За тэрийг нэг хийх үү? жоохон том байхгүй. Энийг одоо хараад чаас нэг. Тэр цагаан юм хоосон байх юм. Тэр зүгээр сав юм тий. Энэ уул аягүй гоё. Тэр цаадлынх нь яасан амьд юм уу хөт юм уу? Тэр цагааны хамгийн цаадлаа тэр цэцэг ургамал Амьд юм уу? амьд. Хатсан юм шиг. Үгүй нэг юу л хатцээ. Тэрийг янзлахгүй юм шигсэн гаргаж ирээд. Үгүй тэр шин болохоор хэрэггүй. Тэр хангалттай зайтай байгаа. Энэ болохоор ерөөсөө зайг болчих. Юу хаад чи энэ дотор хийх юм уу? Энэ дотор. Үгүй энийг том юм хэлмээр байна. За энийг ийм юмд оруулсан. Энэ ургах юм болоо энэ ерөөсөө үндэхгүй шүү дээ. Үндэстэй болж эхэлж. Чарida. Энэ ингээ хаачлаа юм. Харин тийм яаж хийх. Дэлхийст. Аха. Чамаар сайн юу вэ? Энийг чинь энэ чи одоо энийг ингээд бүх юм хийсний дараа зөө. За Энэ гэрлийн өндөр байгаа тэр За. гэрлийн хажууд ингээд зураг гэжтэй бичлэг хийж үзмээр байна. болж штэ. Их үү. Тэгээ Яг гинэ. гэрэл өндөрнө. За Эдний зүйлнэ. тий. Тэгээ энэ гэрлүүдийг асаана. Тий. Тэгээ ингээд үзмээр. За. Чи гурыг л авсан. Энэ нэг. Дүү. Би наадах юу уяагаар ч юм штэ. За. Яг ч гэсэн ингэж энэ миний унждаг цэцгүүд нь штэ. Аха. Тэд нарыг ингээд Үлгэж. үлгдэг юм хийчихсэн. Аха. Тэсэн чинь Хийх гэж л аа. Тэг чи нэмэр. хийчихсэн гэхээр чинь тийм болтой байна. Би YouTube дээр нөгөө нэг энэ хажуудлын хүмүүс хаа ярьжсэн үү? Гүү. Яриагүй. Ярих уу? Тэр юу бас ярих уу? Яриагүй чи дэрэг. Яриагүй. Тэгээ хизээ юу нүүжирлээ энэ. Хэр удаж байгаа амьдарч байгаа лээ. 18 хоногс хойш.
тэр чинь 18 4 жил. За. Бараг 4 дахь жилээ. Манай хажуу талд нэг гэтээ яг герман хүн бол биш дээ. Би болцтой нэг араб, турк, ямар нэгэн тэр нэг исламын орны болцтой хүн заяа. Тэгсэн чинь үзэгдэх байдлаараа. Тэг үзэгдэх байдлаараа. Тэг жоохон харахад гэсэн жоохон эвгүй юм хөмсггүй. Хөмсгөө юм зураасаар зүгээр ингээд хоёр зураас ингээд зурчдаг. Тэгээд нэг юм жоохон хүн амьтанд ярьдаггүй, таарлсан шигэндээ ярьдаггүй. Тэгсэн чинь энэ хүүхэн нэр санаж нэг удаа пакет ирсэн чинь энэ хүүхэн чиний пакетыг авцаасахгүй. Тэгсэн чинь пакетыг авцаасахгүй. Тэгэхээр би сайн байна гэл тэгэл хоорондоо ярьчаад баярлаа марлаа гэсэн чинь та хоёр одоо тэгээд ер нь их пакет биш захиалдаг уу? Захиалдаг бол надад хэлчихье. Би та хоёрын пакетнүүдээ чи авчижээ гэж хэлсэн л дээ. Тэгтээ тэр айгүй ингээд гоё ингээд найрсгаар хэлсэн байж магадгүй л дээ. Тэг жоохон эвгүй хүлээж авсан юм. Энэ хүүхэн дээр заяа. Энэ хүүхэн яг одоо чи юуг ярих байна. Харин ямар хүүхэн бэлээ? Тэрийг нь яриа. Харин яг ярих гэж дээ. Тэр хүүхэн болохоор штэ тий. Энэ хүүхэн болвол одоо германаар ингээ орчуулсан бол ингээд виз олгодог газар шиг заяа. Тэр тэгээд ирэлцээ байхгүй юу? Төөрхийн амт виз олгодог газар заяа. Тэр нь яадаг вэ гэхээр орон орны хүмүүс ирдэг. Тэгээ орон орны залуучууд ирдэг гол нь. Залуучууд ирээд тэд нэр яг миний бодлоор хаар тайм ямар нэгэн юм хэрэгэлдэг. Хэрэглээд тэгээд хэрэглэхээ дараад нь юу гэдгийг нь яг мэдэхгүй байна. Тэгээд хар тайм хэрэгэлдэг нь баттай ягаад гэхээр хоёрын амар үнэртдэг. Орцоор дөрөв үнэртдэг байхгүй яг манай хажуудлыг би тэдний гэртээ орцоор дөрөв өвс үнэртдэг. Гэхдээ тэрнээс өвснөөс өөр янз бүрийн юм хэрэгэлдэг гэж бид боддог. Гэхдээ л тэр хүүхэн ингээд гэрээсээ гарах гад хаалгаа нээхээр орц дөрөв өвсөн гэдэгтэй амин. Тэгтэл энэ хүүхэндээ дандаа янз бүрийн залуучууд ирж ойрлолдож хэрүүлэн бодлож заримдаа болохоор нэг тэр хүүхнийх нь бишээ тэр уулзж байгаа залуугийнх нь ихнэр нь эсвэл найз бүсгүй ирж хэрүүлээдэг хаалгуудыг нь цогтөг янз бүрийн хүүхнүүд ирэхээр тий янз бүрийн залуучууд ирж бас хэрүүл хийж хаалгуудыг савж энэ хүүхнийг зодох гэж дайрдаг. Тэгээ тэр үед нь янз бүрийн бүтээр ингээд дундуур нь оролцож болохгүй болно тий. Тийм болов тийм нэг удаа өмнө амьдэрчсэн айлынх нь энэ манай байрны амьдэрчсэн хүүхэн болохоор тэгсэн энэ хүүхэндээ битгий орооцолтой юм болоод янз бүрээр мөнгө төгрөг гуйж хэлсэн. Тэгэхээр орооцолтойгүй гэтэл нэг өдөр энэ хүүхэн гэр бүлийн гэртээ байж байгаад алга болчихсон. Алга болцсон гэдэг нь нэрээ бүр ингээ алга болчихсон. Бүр алга болчихсон. Гэртээ бүр алга болчихсон. Хэд хоног ирээгүй. Тэгсэн чинь энэ хүүхэн сар мар ирээгүй те баг. Тий. Энэ 7 хоногор ирээгүй. Энэ хүүхний хуучин сууж исэн нөхөр нь ийм шиг байгаа. Тэр нөхөр нь хүүхдийнх нь аав нь тий. Тэр хүүхдтэй гэсэн чинь 16 7 нэг ийм том амар том залуу аавтайгаа ирээд нохотойгоо ирээд тэгснэ ирээд баахан хаалганд төгсөж байгаа. Хаалга онгойлохгүй болохоор нь тэгээд манай хаалгыг төгшөөд энэ хүүхэн одоо энэ нөгөө нэг хин энэ хүүхэн байгаа юу одоо тэгээд ойр таарлцсан уу ерөөсөө цаа авахгүй ингээд бид нартай холбогдох гүйтгээ холбогдох хүүхнээс төсөөлөөр холбогдохгүй бараг ингээд жил боллоо гэж хэлсэн. Тийм. Тэгээд тийм юм уу байжсэн чинь нөгөө залуу чинь юу яга намайг цаас бал өгөөчгээд тэгээд цаас бал өгсөн чинь тэр цаас балан дээр утасны дугаараа үлдээгээд хүү чи сайн уу зүгээр үү яагаад ингэ холбогдохгүй байгаа вэ танаа хүү чин чамайг ингэ холбогдохгүй болохоор айгүйхгүй нэгтэй байгаа шүү холбогдоорой гэж бичсэн байсан санаа зовоод байна бид нар тий тэгээ бичсэн цаасан дээр бичээд хаалганых нь завсар ингэ авчулсан байгаа байхгүй юу тэгээ хэрвээ тэр хүүхэн ирэх юм бол хаалга онгойно цаас унана тэгээд 2-7 хоног илүү 7-10 хоногийн дараа тэр хүүхэн ерөөсөө ирэхгүй хаалга онгойлохгүй болохоор би тэр байсан дугаар дээр нь бичсэндээ тэр байсан тэр би өөрөөс нь хэрэг санаа зовсон болохоор би тэр цаасан дээр хавчуулсан байсан дугаар руу бичээд сайн байна уу ингээд би нөгөө нэг энэ танаа хууч ихнэр чинь хөршин байна ингээд тий та нар ингээд ирээд явснаас хойш цаас үлдээснээс хойш бараг ингээд одоо хүртэл ирсэнгүй юм шиг байна. Ерөөсөө хаалгууд нь гохгүй, сонсогдохгүй, тааралдаагүй гэсэн чинь нөгөөх нь удалгүй байжсан маргааш нөгөөдрөөс нь дахиад ирсэн чинь нэр байхгүй байсан юм шиг байна. Тэгсэн чинь нөгөөх нь цагдаа дуудлаа. Цагдаа дуудтал 2 эмэгтэй цагдаа эхлээд ирсэн. Ирээд хаалгыг нь баахан нүдэж байгаа явсан чинь нөгөө хүн чинь байхгүй.
Тэгсэн чинь нөгөө хоёр чинь бас цагдаа нар нь манай хаалгыг төгшөөд яг энэ хүүхнэдээ таарлсан уу яасан гэдээ асууж байгаа хгүй. Энэ даа эмээ дандаа тэр юм байхгүй. Би дандаа гэртээ таардаг. Тэгууд нагаан тэгсэн ирээд цагдаа нар хоёр цагдаа эмэгтэй ирээд тэгээд асуугаад тэгсэн чинь би яг тэр үед өглөө ажилладаг байсан юм аа. Тэгээд байдсан чинь сахин чинь сар 2 сарын өмнө. Тийм 2 сарын өмнө ч лүү. Шинэ он гарсан дараа ч лүү. Тэгээд нөгөө хүн чинь байхгүйсэн чинь хоёр цагдаа нар ирээд бүх ингээд хөшүүлсэн асуугаад тэгээд яасан гэсэн чинь нөгөө хүн чинь мэдээ ерөөсөө байхгүй. Тэгэхээр за окей гэж нөгөө нэг цагдаа хоёр эмэгтэй цагдаа чинь баахан нөгөө нэг юутай шүүх мөх янз бүрийн газраас энэ тиймлүүдээс хайна гээд асуугээд тэгээд хайгаах гад асуух гад явахаар нь окей одоо хүртэл юу яагаагүй олцсонгүй тийм болохоор бид нэр 2 цагийн дараа цагдаа магдаа нар дахиад нөгөө нэг юу яагаад нэг гал командийнхан тийм гал командийнхын зэрэг явуулчих гээд тэгсэн чинь за окей гэ тэгээд намайг тэднийхийг тэгээд 2 3 цагийн дараа ирэхэд хаалгангууд чадах уу гэж би өглөө ажилдаа болцоослоо за би чадна гэдгцсэн байсан чи би унтчихсэн чинь тэгээд тэр 2 цагтаа яваад унтчихсэн чинь яг 2 3 цагийн дараа яг 9 орой 9 цагт баахан цагдаа нар тэгээд гал командын хүмүүс 4 цагтаа 5 6 ширхэг нөгөө гал командын хүмүүс энэ бүгдээрээ ирээд хажууд нөгөө хаалгыг чинь бүр амар балбаад нөгөө хаалгыг ингээд эвдэх гэж орох гэж үтсэн чинь ерөөсөө онгоодаггүй тэгсэн чинь нөгөө хэд чинь асуусан танаа энэ хаа цохорч ороод ингээд хаараа цохорч хараад ингээд хажуудлын айл хэр айл цогно гэдэг юм энэ харж болох уугээд тэг би оруулаад нөгөө хэд чинь манай хаалгыг мэдээ тэгээд орлоо бид урангаар өстө харж байгаа юм тэгсэн чинь нөгөө хэд чинь за энийг орж ирчээд хідүүлээ орж ирчээд харж ирсэн гарч яваад нөгөө тлийн цонх руу очингуудаа нөгөө хэд чинь шатаа дэшегээ авирч хагаад нөгөө энэ хажуудлын айлын хүүхний цонхыг нь хаглаад тэр нь бүр амар сонсож байгаа хгүй яг энэ так чаг сонсогдох юм уу цонх хаглах амар сонсох юм лээ. Тэгэл цонх хаглаад нөгөө хүнээс гэрт нь орж байгаа хгүй. Тэг гэрт нь орсон чинь нөгөө хүн чинь гэртээ байхгүй. Тэг баган цагдаа нар гэр мөрийг нь орж онгоолж байгаа. Тэгээ нөгөө хэд чинь гэрлээ асаагаад орчихсон байхгүй. Тэг гэрлээ нөгөө нойлынхын гэрлийг асаагаад орчихсон. Нэг цонхон ингээд хагархаа. Тэрийг ин скотчоор ингээд арцсан. Тэгээд нөгөө баахан цагдаа магдаа тэр гал командын хүмүүсийн тэр ирснэ. Бас нэг юм цаасан дээр ингээд тэр хүүхний ингээд ирсэн даруйдаа ингээд цагдаа магдаатай холбогдохыг хүсч ингээд битсэн. Тийм юм захиа үлдээгээд тэгээ яваад гисэн. Тэгээ байж байгаа нөгөө хүн чинь бараг тэрий дараа 7-2 хоногийн дараа хараг гэсэн юм биш. Тэгээ ирснээ. Тэгээ ирснээ ичвчэн болсон тийм. Юу ч болоогүй юм шиг. Хаалга малгай ингээд юу яагаад тэгснээ. Одоо энэ цонхоо шилжсэн болов? Шилжсэн байлгүй бас арайч тээ. Харин тий. Өвөл авч авч тээ. Тэгээ тэр хүүхнийг бас явцсан байх үед нь нэг залуу байн ирж хаалга мэдээл нөгөө хүүхний чинь нэрээ дуудаал. Аюу энэ сэн өглөгтэй авлагтай хүүхэн шиг. Тэгтээ тэр залуучууд ирэхтэй санаа. Гэхдээ тэгээ заримдаа нэг ч биш нэг удаад ирэхтэй ингээд олон залуу ирдэгтэй. Санаа түүх. Тийм. Баахан залуучууд ирснээр хоорондоо хэрэлдээд энэ хүүхний чинь ойрлоо. Тий. Би нэг удаа ирсэн чинь 2 залуу байж агаад миний хоёр яг урд талхчихсан аахгүй юу? Тий, би хоёул ингэж ирсэн тий. Тэгсэн чинь ингээд манай хаалганы хүүгүүд нь зогсоод ингээд хүлээжсэн. Би тэгэхээр ингээд юугаа төлхөөрдөж ороод тэр хэдий урд алхмааргүй санагдаад нөгөө нэг шуудан руугаа шууд очиод чимэг болцсон аахгүй юу? Тэгээ нөгөө хэд алхацсан. Бидээ нилээ хүлээж байгаа араас нь алхсан. Тэгсэн чинь нөгөө хүүхэн чинь ингээ хаалгаа онгойлгоцсон тэр хоёр урд нь бит хоёрын хаалгач яг ингээ бүр ингээ яг хажууд байхгүй юу? Ийм баг энэ тийм. Тий ингээд нэг нь яг энэ талтай байдаг манай хаалга. Энэ айлын хаалга яг айлын хаалга ийм аха. Яг ийм хоёр хаалга. Тэр би ингээд орохсон чи яг тэр нэг хүүхэн манай хаалгыг өөртөө хаалгыг нээгээд ингээд хаацсан. Би орч чадахгүй байгаа шүү дээ тэгэхээр чи. Тэгсэн чи тэнд нь ингээд нэг нь зогссон нөгөөх нь шатан дээр доор хүлээж авахгүй би болохоор ингээд доороос нь бууж дээшээ гарч ирж байгаа. Тэгсэн чи тэр нэг залуу гуйж штэ гэдгсэн нөгөөдөг чи. Та хоёр ингээ хоёулаа би өөрөөсөө хоёулаа гэж яриаггүй гэтгсэн аахгүй. Тэгэхээр би ингээд доороос дээрээ ингээд миний алхаж байгаа сонсогдсон шүү дээ тэгсэн чинь чи бүр хоёулаа биш гуруулаа юм уу энэ төр гээ заяа. Тэгээд би ингээ араас ирсэн нөгөөдөг чи үгүй энэ зүгээр танаа нөгөө нэг хажуугийн юу ч хөршчин гэдгсэн чинь. Тэгээс та эргээс ороод гэснээр оруулснаа хаалга хатсан.
намайг ингээд ирж. Тэг яг битэрийн тамгаар бол энэ хүүхэн яг бие үнэлэгч юм шиг байна. Тий. Ер нь элдв янзын залуучууд орж гараад тэг дандаа ойрлж морилол янз бүр болдог. Тэгэхээр яг миний битэрийн бодлоор яг бие үнэлэгч хүүхэн тэгээд айгүйхэн мансууруулах бодис ашигладаг. Тэрэндээ мансуурдаг. Тэгээд ер нь бол өөрийн гэсэн хувийн амьдрал байдаггүй. Тэгээд захааных нь хайрцаг нь бүр амар дүүрсэн пиг ингээд даваа гараад ирсэн. Дотор нь ийм том хайрцаг шүү дээ. Тэр чинь болоод тэр чинь ингээд дотор нь баахан юм ийцэн мөртлөө даваад ингээд хаасныхаа гараад ирсэн. Тэгэхээр бол энэ хүүхэн захаагаа уншдаггүй янз бүр болтой айгүй айхтар амар хүүхэн юм шиг байна. Тэгээд бараг үзэгддэггүй те. Хаяал нэг харагддаг. Манай нөгөө талын айл болохоор нөгөө талын хуршаал. Бас жоох юу. Йоо. Тэний хуршил дандаа жоох сонсдог ярьж чаддаггүй. Үгүй сонсдоггүй баха. Үгүй ярьж чаддаггүй сонсоод байдаг шүү дээ. Яагаад та ихтэй юм гэсэн тийм гэсэн чи сонсоод байсан. Сонсдог гэхдээ ярьж чаддаггүй. Гэдэг мэдгүй. Би сонсдоггүй шүү дээ. Тэр сонсдог ярьж чаддаггүй. За ямар ч байсан жоохон бас тийм тэгээ байж байгаа энэ залуу тэгээл эхлээд ингээд ганц би яадаг байсан. Тэгтээ нэг охинтой байсан. Тийм, жоохон жоохон. Тэр охиныг энэ хуучин экс ихнэр нь ингээд ирж очиж авчирч ингэж явдаг байж байгаа. Нөгөө хүүхд залуу чинь юу яагаад нөгөө нэг хүүхнээсээ салсан юм шиг байгаа. Тэгээд байж байгаа удалгүй нэг хүүхнтэй бас ингээд суудсан юм шиг байгаа. Тэгснээ нөгөө хүүхэн эхлээл ингээд амар ингээд энэ хоёр айгүйх ингээд хоорондоо гайг байдаг байж байгаа. Гив гүнэд дандаа л байнга хэрэлдээл юм авч идэл чи бойл гэл хооронд амар их шагалтай бүр амар битэрийн өрөө амар сонсогддог. Тэгэл тэгж жагаад одоо тэгсэн чинь нөгөө хүн залуу чинь хүүхэдтэй болчихсон. Беби тэгээ. Беби нь одоо 1 настай байхаа. Тэгсэн чинь 1 нас хүрэх гэж байгаа хаа. Тэгээд 1 нас хүрэхдээ тэгээ хүүхэдтэй болохоор нь тэгээд юу яагаад хүүхэдтэй болчиход байдсан чинь манай доотлын айл бас нэг ядаргаатай байлаа ёо. Тэр яг анх нүүж ирээд тэр нэг 10 өнгөрч байхад илүү дээ 10 болж байхад илүү дээ нэг кавоксраа нэг ганц хоёр тогтол гэсэн шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг айл чи фарм үдээ шууд дээшээ гарч ирсэн л би өглөө 5 цагт ажилдаа унтмаараа нэг. Үгүй одоо ингээд ууслаад тэр ингээд завгүй байдаг болохоор ингэсэн юм уучлаарай гэсэн чинь тэр чинь надад хамаагүй зүгээр би өглөө ажилдаа унтмаараа энэ чинь надад амар ядаргаатай ингээд тэгээд тэгдэг байсаахгүй тэгсэн чинь нөгөө нэг эмэгтэй чинь удахгүй байжснаа энэ саяны манай хуршин айлын залууг хүүхдээ болсон чи танаа хүүхд чинь ингээд айгүйх ингээд стресс үйлээд ингээд айгүйх ингээд ядаргаатай байна та нар юу яа сонсогдоод байна гэд нөгөө нэг байшингийн юу гэдэг лээ сөөх гэдэг лөө. Үгүй манайх юу ахгүй юу нөгөө худалдаж авсан байшингууд ш та түрээсийн байшингууд ахгүй юу. Олон нэг энэ одоо нэг юм байгууллага байдаг. Тэрний байгууллага байхгүй. Тэгсэн чинь тэрнийх нь одоо манай энэ хэсгийг харуулдаг хүмүүс нь байдаг хгүй юу. Тэр хүмүүс нь очиод ингээ өөрөө гаргацсан. Тийм. Одоо энэ айлууд намайг ингээд жоох ингээд стрессүүлээд ингээд хэцүү ингээд амгалан тайван байдал алдагдуулаад ингээд хэлсэн. Тийм тэгсэн чинь нөгөө хүмүүс нь нөгөө энэ айл руу захаа явуулсан нөгөө захаан дээрээ ингээд одоо ингэхгүй болол нэг удаа ингээ анхааруулаад дахиад ингэх юм бол та нар ингээ баг байнас чи хөөш ухааны бичсэн байсан юм шиг байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг юу яа чин манай хурш чин бусад айлууд бусад хуршүүдээс ингээд ямар ч бид нарыг ингээд нэг юу яагаагүй ингээд стрессүүлээд ингээд садаа болоо тийм болохоор тий бид нарыг ингээ яагаачгүй гэсэн юм гарын үсгнүүд цуглуулаад тэгээд цуглуулсан гарын үсгээрээ нөгөө газар очсон юм шиг байна. Энэ угаасаа тэр доотлын хүүхэн аягүй жоох юм. Тэр жоохон ингээд таалдаж маалтахаараа сайн уу манууч гэдэггүй. Бид нар сайн уу гэхээр зүгээр ингээд герман юм уу герман биш тийм. Герман биш тэр яг араб мараа бас л перс үү тийм байна. Тэр нэг тийм хүртлээ ингээд ерөөсөө тийм ингээд аягүй муухай ингээд бусад хүмүүстэй аягүй муухай харцдаг. Ижлэгэн л ингээл амьдрах гэж явж байгаа мөртлөө тэр аяг хүүхдээ үний одоо яах вэ тий. Юу ч олоог авчдаг тийм их тий. Ер нь хуршүүд сайн тий. Тийм нэр ингээ бодохоор одоо хоёулын ч гэсэн ярьдаг хөтэй нэг хоёр Аз гэх. Харимтайрээс ярьдаг л баг. Ядаргаатай хоёр Аз дээш таашаа гүгээл. Хоёулаа нэг амар стресстэй байдаггүй шүү дээ.
Нэг чангаж биш. Гэртээ нэг их байдаг ч хүү те. Хоёулаа нэг амар удаан байдаг ч. Тэгэл орж гарна шиг басалгаа. За за. Өөрөнгөө дараа цэцэгнүүдээ доотлын хийлгэх. Ямар нэг савнд хийх үү? Түр савнда. За цэцгээ барьлаа. За битээр цэцгүүдээ. За ямарыг болсныг харуулъя. Энэ цэцэг иймэрхүү болсон. Энэ одоо аягүй гоё том болж ургана гэж найдаж байгаа. Тийм. Энэ даанч гаднах сав байхгүй. Би шинээр авсан байхгүй доторх юм. Тийм болохоор одоохондоо ийм. Энд ихтэй гоё одоо тэгшэн ургана гэж бодож байгаа үйцэн юм чи. За тэгээд энэ байна. Тэг яах вэ? Бид хоёр ингээд ууж уудаг юмтайгаа. Тэд нар ингээд зарим савнаасаа томорсон. Энэ хөр хамт өгцөн болохоор би үнсэлж магадгүй гэд найдаад гордоод юм тэгц. Энэ хоёр ч одоо харж байгаа хоёулаа өгч магадгүй цэцгнүүд. Тэр шин, тэр гоё ургах хэвээр, энэ гоё ургах хэвээр. Энэ гурав. Энэ одоо ингээд буцаа ургаж эхэлж байгаа. Энэ бас анх над дээр ирээд хав хаасан болцоохгүй юу? Тэгээ нөгөө энэ ийм хоосон мод шиг юунууд цэцгнүүд юугаа уншаад буцаад авсан. Юугаа салхаад орчноо салхаад тасан зөгцөж бүх хүн харж байгаа юм шиг. Ийм хүн харж байгаа юм тэр нөө. Орчноо салхаар юу яадаг гэсэн. Тэрийг харж ийн үү? Харж ийн. За тэгээд энд дахиад нэг өглөө энийг болохоор энээс тайрсан. Одоо энэ ургах нь үзэн нартлыг бас ингэж хийцэн байгаа. За одоохондоо юмрхүү. Би бас ургаж яваад. За нэг юмрхүү байна. Тэрийн миний хичээл энийг нэг газар тавьчих.